За саяхан манай үндэсний дата төв дээр бол CentOS, Ubuntu, Arch Linux-уудын бол толин серверүүд нэгдсэн байж байгаа. Толин сервер буюу mirror серверүүд нь яадаг вэ гэхээр татаж авах боломжтой одоо пакэжүүдийг багцуудыг программын багцуудыг бүгднийг нэг доор олгоод тэгээ Монголоосоо татаж авах боломж олгодог байгаа. Тэгэхээр Монгол дотоодоосоо татаж байгаа учраас маш хурдтай татаж шинжилт апдейтүүд хийгдэх болон програм суулгахад хурдтай байдаг. Тэгэхээр яаж тохируулдаг вэ гэхээр эхлээд бол зөвхөн Ubuntu дээр за би та бүхэнд танилцуулъя. Энэ дээр мөн CentOS-ийн заавар бас байгаа. Тэгээ өөр юу хэрэгтэй бол бас хандаад яаж болно. Өөр CentOS, Arch Linux-ийн заавруудыг танилцуулж өгч болно. За Ubuntu дээр болохоор эхлээд бол заавал sudo буюу root хэрэгтэйгээр програмаа нээж засах хэрэгтэй. Тэгэхгүй бол ирэх хүрэхгүй. За тэгэхээр apt source list гэд файлыг за gedit гэд text editor програмаар sudo-гоор заснаа гэд бид нийчин. За ингээд бол нууц үг асуу. Нууц үгээ та өөрийнхөө нууц үгийг хийгээд тэгээд нэвтэрч ордог нууц үгээ хийхэд бол ингээд нэгдчихэн. За энэ дээр бол ингээд нэгтгэд минийх дээр бол жишээ нь архив ubuntu.com гэд хаяг байж байна. За өөр хүмүүсийнх дээр бас өөр нэртэй байж магадгүй. Өөр хаяг яг тэгвэл өөр mirror байж болно өөр газрын. За тэгвэл энэ одоо Ubuntu гэдгээс HTTP энэ хоёрын хоорондох хэсгийг бол сольж хэрэгтэй. Тэрийг юугаар солих вэ гэхээр энэ mirror data center mn гэдэг энүүгээр бас солиод өгчин. За энэ файл дээр бүгдийн солио гэх юм бол ингэж яагаад за юун дээр бол control H дарчиж болно. Эсвэл search гэж яагаад find and replace гэд. За тэгэхээр энэ archive ubuntu.com-ыг mirror data center mn хаягаар бүгднийг соличин. За ингээд ерөнхийдөө бүгд солигдчихлоо. За бусад нөгөө нэг одоо чинь өөр repo PPA репонод нэмсэн бол тэд нар чинь бол болохгүй, сольж болохгүй. Зөвхөн Ubuntu-гийн үндсэн юунуудыг солино. За тэгээд хадгалаад хаачна. За ингээд бас одоо энэ нөгөө юун дээр бол sudo apt-get update гэдэг тушаалыг терминал дээр. За ингээд бол шинжилдэг байж байгаа. Энэ миний хуучин суулгасан PPA бас байгаа болохоор зарим нь жоох удаан уншиж байна. За source list энэ дээр бол яасан бэ гэхээр давхарцсан байна гэж байна. Минийх дээр зарим юмнууд нь тэгэхээр за би эндээс бол давхарцсан мөрүүдийг нь за ингээ харахаар line 32 53 за энэ зөвхөн 54 дугаар мөр давхарсан юм шиг байна. За тэгэхээр энэний уртаалд ийм чаг тэмдэг тавьчих юм бол энэ мөрийг ашиглахгүй хаачих чинь гэсэн үг. За тэгээд хадгалчээ. За одоо дахиад буцаагаад apt-get update гээд ямар нэгэн алдаа гарахгүй дуусах юм бол амжилттай болчлоо гэсэн үг. За anchor down гээд ямар нэгэн алдаа гарахгүй юучлаа. За тэгэхээр одоо бол би ямар нэгэн програм суулгах ч юм уу системийн шинжилгэд бол хамаагүй хурдан болчихж байна гэсэн үг. Монголоос одоо энэ Монгол хаягнаас хурдтай татаад суулгachж байна гэсэн үг. Тэгээ энэ татж байгаа хурд нь бас энд харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө сая одоо энэ 10 мегабайт файлыг бол би өөр серверээс татах юм бол миний интернет удаа учраас хайцсангуу удаан татна. Энэ Монголын дотоод серверээс болохоор маш хурдтай ингээд шинжилтийг хийчихэж байгаа. Ерөнхийдөө шинээр програм суулгахад мөн энэ бас адилхан software center-ээс суулгахад. За ингээд тохируулчод бол
цаашдаа бол тэгж явах шаардлагагүй. За тэгэхээр харуулъя. За ингээд ямар нэгэн алдаа гарахгүйгээр reading package list down гэд дуусчих хэвээр. За ингээд одоо миний Ubuntu-гийн одоо талент сервер бол монголоор тохирчлоо. Дараа нь буцаага солиё гэвэл эндээсээ энийг мөн архив ubuntu.com гэдгээрээ буцаага сольж бас болно. За мөн юунаас бол сольж болдог байгаа. Гэхдээ тэр нь заримдаа бас хаяа алдаатай альчилдаг. Update software update. За эндээс бол серверийг сольж болох нь болдог. Гэхдээ заримдаа алдаа гардаг шүү. Тийг анхаараарай. За ингээ анхаарал тавьсан баярлалаа.